Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Википедиагийн зүгээс та бүхэнд нэгэн гайхалтай автомашиныг танилцуулах гэж байна. 2013 оны 2 дахь үеийн загвар Skoda Super B. Skoda-гийн гаднах экстерьерийг танилцуулъя. За, логоны хуучнараа далавчилсан ногоон өнгийн далавчилсан байгаа. Ногоон өнг бол Skoda-гийн байгаль орчинд ээлтэй байдлыг илэрхийлдэг бол хар хүрээ нь болохоор түүний агуу түүхийг илэрхийлдэг. За, их гэрлийн хувьд болохоор би Синон гэрэл ашигласан. За, урд нүрээ бол ерөнхийдөө энгийн хромоо оруулга ихтэй, хажуу бөөрөндөө ч хромоо оруулга ихтэй. За, дугуй хувьд 16 инчийн дугуйтай, обууд 10 төрлийн обуудын сонголттой. За, өнгөний тухайд бол энэ бол ягаан алмазны өнгөний олцтой байна. 13 өнгөний сонголтойгоо цагаанаас эхлээ хар хүртэл бүх өнгө нь маш тансаг. За, тэгээд газраас тэнхлэг хүртэлцээ 14 см, Монгол зориулаад 1 см өндөрж өгсөн байгаа. Super B дотор салоныг танилцуулъя. Дотор салоны хувьд бол арьс мэт харагдах хуванцар материал, дүүгэн мебель оруулга гэж люкс зэрэглэлийн салон хийсэн байна. За, жолооны хүрд болон хянах самбарыг авч үзвэл жолооны хүрд зайхан арьсан бүрээстэй үйлдвэрлэгчээс 3 төрлийн жолооны хүрдний санал болгодог. Тухайн удирдлагуудын товчлуурууд энэ дээр бол байхгүй байна. Хянах самбарын хувьд бол 3 хэсгээс бүрдэнэ. 2 бөөрөнхий, дундлын дөрвөлжинтэй. За, энэ дээр бол термометр цагийн хувьд болон цаг, урдны хайрцагны арааны байршлыг тодруулж харуулдаг юм байна. За, хөгжмөний хувьд бол Swing брендийн хөгжмөнтэй CD тоглуулагч, MP3 тоглуулагчтай, FM радиотой. За, доошлоод бол халаагч байна. За, халаагч бол 2 бүсийн халаагчтай, 2 тохируулгатай. 2 бүсээрээ халаах тохируулгатайгаар хийгдсэн байна. За, энд бол тамхи татахад бол татах боломжгүй 12 вольтын цэнэглэгч хэмжээний байрласан. За, хурдны хайрцагны хувьд бол 6 шаталтай механик автомат тосолсон. Volkswagen Group-ийн өөрийн технологи болох DSG технологиор хийгдсэн хурдны хайрцагтай. За, зогсоолын тойромж бол татдаг тойромжтой. За, дунд хайрцагны хувьд бол ойр зуурын бичиг баримт, жижиг хэрэгсэл хийхээр авсаархан хийцтэй, хоолой шийдэлтэй юм байна. Мөн AUX оролттой. За, аяга болон хаалган дээр байгаа карманы хувьд бол авсаархан жижиг ухаалаг шийдлийг агуулсан тийм. Ерөнхийдөө бол ухаалаг шийдлүүд хийх нь тусгасан машин болжээ. За, дотор суудлын хувьд болон салооны хувьд бол материал өнгөний хувьд 9 төрлийн сонголттой. Суудал бол өөрөө бүрэн автомат тохирбоотой. Харин суудлын байршлын 3-ыг санах нь бол хаалган дээрээ биш, суудал дээрээ өөр дээр нь хийгдсэн онцлогтой. За, энэ онцлогийн хувьд бол жоохон хаалга суудал хоёрын хоорондын зай их болчихж байгаа учраас энэ хэсэгт бол эдлэгэнд орох магадлал өндөр юм байна, их юм байна. За, Skoda Super B 11-ны салоныг танилцуулъя. Өөрөө метр 75 гэхэд бол энэ бол чөлөөтэй сууж ийн ямар нэг юм төртөхгүйгээр. За, хөлийн зай бол төв гарн зайтай байна. За, энэ 18 жил бол нэлээд том юм байна. За, энэ бол жижигхэн карма 12 вольт мэдээллийн дэлгэцээр гаднах орчны температур болон цаг гардаг байгаа. За, хаалганд болохоор нэлээд том кармаас үйлдвэрлэж өгсөн. За, 2 чанга хэрэгч байна. Нийт 8 чанга хэрэгчтэй. За, харин зорчигчийг 5 дахь байна. Энэс air conditioning энд цөөрдүүлж өгсөн. За, 3 хүн зорчихгүй тохиолдолд 19-ний олон хэсгийг болж тохооны тавир гаргаж болно. Тохооны тавирыг доотлоос өгөөд бичиг баримтаа хийчих болцоотой. Энд бүхэн аягны суурь хийгээд өчжээ. За, арын багажны хэсгийг танилцуулъя. Багаж бол седан болон хэтчбэк 2 төрлөөр онгойдог байгаа. За, ингээд эхний хувилбараар онгойно. За, 2 дахь хувилбараар нь бол арын шил нэгддэг байгаа. Өөрийгөө автоматар татдаг цахилгаан мотортой. Арын шилтэй хамт хэтчбэк загвараар онгойлгосон. 2 дарахаар тор мөсний улаан гэрэл 2 амирчин. Үүний дараа өгөхөд
хатчбэк загвараар нэгдэнэ. За арын багажны хувьд бол үнэхээр орон зай талбай толгой гэр бүлийн гэдэг нь бол үүнээс харагдаж болно. Хилээдгүй их зүйлийг тээвэрлэх боломжтой. За запас нөөц дугуй түүний дагалдах хэрэгслүүд хамт байна. За эмийн сан байна хоёр талдаа. Энэ бол хилээдгүй том зайтай юм байна. Хаашаашаа. За мөн энд 12 вольтын сэнэглэгчийн суур гаргаж өгсөн. Давуултай юм байна. За залуудад үзье. Залууны ард тусан багтал яхан судалтай. Яхан санагдчих. За. Залууд орж ирж байгаа хөдөлгүүрийн дуу бол их биш ч гэсэн бага хэмжээгээр байд юм байна. Явдал бол зөөлхөн намуухан сайхан. Гоочлоод байх юм алга нэ, магтаад байх юм алга энгийн. Яг хамгийн давуу тал нь өөрийн жин баг хур давуулт ихтэй хөдөлгүүр хэмнэлттэй хийгдсэн учраас тодорхой аймаг хооронд юм уу хол зайг туулахад бол их тахаа санагдчихэ. Тэр талаас цэлгэр чинийг харахад бол сайхан бүх зүйл цэлгэр харагдах юм байна. Мөн арын суудал, арын игнэний цонх их том хийгдсэн учраас арын зорчигч нар орчныг харахад бол их сайхан цэлгэр энэ үзүүлэлтээрээ бол их сайхан тааламжтай санагдлаа. За 2013 оны Skoda Super B 2 дахь үеийн загвар зүрх ус хөдөлгүүрийг төлөвлөсөн. Хөдөлгүүрийн үйлдвэрлэгчээс бензин болон дизель 2 хувилбарыг санал болгодог. 1.4-өөс 3.6 литрийн багтаамжтай. За энэ автобусны хувьд авч үзэх юм бол турбо бензин TSI хөдөлгүүртэй, дэвтэр байршилтай. За ерөнхийдөө Skoda-гийн хувьд бол Европын хамгийн хэмнэлттэй хөдөлгүүрийг төлөвлөснөөрөө давуу талтай. За Skoda Super B 2013 оны 2 дахь үеийн седаныг дүгнэж хэлэх юм бол энэ бол гэр бүлийн седан. Бус седан герман машинуудтай харьцуулахад бол үн болоод хэрэглэхэд хялбар хэмнэлттэй загвар юм аа. Өөрийн жин хурд авах хүчин чадал, хөдөлгүүр, урдны хайрцаг энэ сонголтыг нь авах гэх юм бол энэ хамгийн хэмнэлттэй цог биестэйг хийгдсэн. За арын игнээ болон овор хэмжээ өөрийнх нь өнгө зүрх зүрхийг харах юм бол дундаж иргэн гэр бүлтэй хүмүүс гэр бүлийн гэдэг тодорхойлсон бол супер хийгээд агуулгын хийсэн загвар юм.